Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэнд дахин төрөлт, хувь тавилан гээд маш олон сэтгэл хөдлөлийг нэг доор агуулсан 19 дэх амьдралдаа дахин учирсан хайр гээд 12 ангитай драмыг ярьж өгье. Лайк, subscribe дарахаа мартва. Ингээд кинонд орцгоё. Энэ түүх гаднаас харахад жирийн нэгэн охиноос эхэлдэг. Гэхдээ тэр охин огт жирийн биш. Гадаад төрхөөрөө бол дөнгөж 10 настай бяцхан охин. Харин дотор нь бол олон амьдрал туулсан, маш их юм үзсэн, асанд хүрсэн хүн шиг бодолтой нэгэн байдаг. Тэр испани хэлээр чөлөөтэй ярьж чадна, мэрэгчлэтнүүд хүртэл тайлж чаддаггүй эртний бичвэрүүдийг уншиж ойлгож чадна. Ой санамж нь юр бусын хүчтэй, заримдаа бүр юмсыг алга болгочихсон мэт хүмүүсийг гайхшруулж чаддаг. Гэхдээ түүний хамгийн том нууц нь энэ биш. Тэр охин дахин төрдөг. Амьдрал бүрийнхээ дараа дахин төрж тодорхой насанд хүрэхээр өмнөх бүх амьдралынхаа дурсамжийг нэг нэгээр нь эргүүлж сандаг. Өөрөөр хэлбэл шинэ бие, шинэ гэр бүл, шинэ нэртэй төрдөгч дотроо өмнөх бүх хүмүүс, бүх алдаа, бүх хайр, үхлийг санаж явдаг гэсэн үг. Одоо тэр 19 дахь амьдралаа туулж байна. Түүний одоогийн нэр бол Бан Жиюм. Жиюмын хувьд 19 дахь амьдралынхаа өмнөх хамгийн чухал амьдрал болох 18 дахь амьдрал байлаа. Тэр үед түүний нэр Юн Жуан байсан. Юн Жуан бол чинэлэг айлын охин. Гаднаас нь харуул маш хүмүүжлтэй, ийдэг, өхөөртөм хүүхэд. Хүмүүс түүнийг авьяастай сайн хүүхэд л гэж хардаг. Гэвч түүний ээж охиныгоо дотор ямар нэг юм өөр болсныг мэдэрдэг. Учир нь 2 жилийн өмнөөс Жуаны ааш ариншин огт өөрчлөгдсөн байдаг. Биеийн хүүхдийн хിവэрэж ярьж байгаа нь, харж байгаа нь, юм ойлгож байгаа нь насанд хүрсэн хүн шиг. Ээж нь заримдаа бүр өөрийн охин биш юм шиг санагдах үеч гардаг. Тэгэхээр энэ нь юу байсан бэ гэвэл Жуаны өмнөх бүх амьдралын дурсамж тэр үеэр сэргэж эхэлсэн гэсэн үг. Жуан өөрөө ч дахин төрхөөс залхсан хүн. Тэр хитрхи их юм мэддэг, хитрхи их хүнээ алдсан, олон амьдрал үтсэн болохоор заримдаа хүүхэд шиг амьдарч чаддаггүй. Тэгээд л яг тэр үед түүний амьдралд нэг хүү орж ирнэ. Тэр бол Мөн Сохо. Мөн Сохо бол чинэлэг айлын жаахан зүрүүд ширүүн хүү. Жуан түүнийг анх хараад шууд дурлахгүй. Бүр анхны уулзалт ч таатай биш өнгөрнө. Тэд анх уулзахдаа Сохо Жуаны зургийн тавиурыг унгаачгаад ууршлалтч гуйдаггүй. Жирийн хүүхэд бол уурлаж гомдоод холдох байсан. Гэтэл Жуан бол өөр. Тэр энэ жаал хүүг зүгээр нэг бүдүүлэг гэж хараагүй. Харин дотор нь ямар нэг гуниг хамгаалалт шаналл байгааг анзаарна. Дараагийн уулзалт дээр Сохо усан бассейнд ганцаараа чимээг өхөн сууж байдаг. Жуан түн дээр очиод сониучрхан усны доор ямар нэг юм байгаа мó гэж асуухад Сохо огцон босоод түүнийг ус руу татчихдаг. Энэ бол нэг талаар тоглоом, нэг талаар жоохон хоржоонтой үйлдэл. Гэвч Жуан айгаад уйлахын оронд бүр илүү сонирхож эхэлнэ. Яагад гэвэл энэ хүү түүний хувьд анх удаа сонирхол төрүүлсэн хүн байлаа. Номын санд тэд дахин таарна. Сохо өндөр тавиур дээр байгаа нэг номыг авах гээд чадахгүй зогсож байхад Жуан туслах гээд очино. Гэтэл Сохо өөрийн хөөрөө хүйтэн зангаараа түүнийг түлхээд холт болчихно. Жуан ч бас бууж өгөх хүн биш. Тэр зориуд номыг толгой дээр нь унгаагаад хариугаа авна. Дараа нь усны болтоо гартаа алга болгосон юм шиг үзүүлээд чи муухай ажилбал яг энэ болчиг алга болж мэднэ шүү гэж айлхна. Сохо үүнд найхын оронд бүр сонирхож эхэлнэ. Тэр Жуаныг шулам юм биш үү гэж боддог. Гэхдээ тэр сонин занан Соход таалагдж эхэлдэг. Учир нь түүнтэй ингэж айхгүй харьцаж байгаа хүн өмнө нь бараг байгаагүй. Маргааш нь Жуаны ээж охин нь Сохотой сайн ойлголцож байгааг хараад баярлана. Жуан, Сохо, мөн Жуаны дүү Юн Жуан гурав хамт тоглож, хамт байж дурсамж бүтээж эхэлнэ. Энэ гэр бүлтэй байх мөчүүд Жуаны олон амьдралын дараах хамгийн тайван, хамгийн хүүхэд шиг, хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байлаа. Өмнө нь тэр өөрийгөө олон амьдрал тулсан, бүхнийг мэддэг хүнд хүн мэдэрдэг байсан бол Сохотой байхдаа жинхэнэ 12 настай охин шиг байж чаддаг болсон. Жуаны хувьд Сохо бол зүгээр нэг найз байгаагүй. Тэр түүнд олон амьдралын туршид анх удаа энэ амьдралд үлдмээр байна гэсэн мэдрэмж төрүүлсэн хүн байлаа. Сохогийн ээж маш хүнд өвдөж, бие нь улам муудна. Тэр хүүгээ удахгүй орхихоо мэдэрч байсан учраас Жуаныг дуудаад Сохог түнд даатгана. Ээж нь бараг эцсийн захиасаа хэлж байгаа юм шиг миний хүү хитрхи ганцаардмал чи л түүний хажууд байгаарэ гэв. Жуан ч энэ хүсэлтийг зүгээр нэг хүүхдийн амлалт гэж үзээгүй. Тэр үнэхээр чин сэтгэлээсээ Сохог хамгаална гэж шийддэг. Удалгүй Сохогийн ээж нас барна. Оршуулгын үеэр Сохо хүүхэд мөртлөө дотроо асар их өвдөлт тээж эхэлнэ. Жуан түүний хажууд чимээгүй зогсож, тэрвэрч түүний уйлах орон зайг өгч байлаа. Тэр үед Жуан Сохог тэрвэрч байгаад дотроо нэг зүйлийг ойлгодог. Би энэ хүүхдийн хажууд байхыг хүсэж байна. Энэ бол зүгээр нэг өрөвдөлт биш. Зүгээр нэг нөхөрлөлж биш. Эндээс тэдний сэтгэл хайр болж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрч тэд илүү татан болно. Сохо аль хэдийн Жуаны дэргэд байхаараа л тавьширдаг болсон. Тэр гаднаа хүүтэн хിവэрэж Жуаны өмнө жаахан хөвгчиг зан гаргана. Тэгээд нэг өдөр Сохо түүнээс асуудаг.
Чи том болоод надтай гэрлэх үү? Энэ бол хүүхдийн гинэн санал мэт сонсогдох боловч тэр мөчөд Сохо үүнийг маш нухацтай асуусан. Жуан инээмсэглээд зөвшөөрнө. Тэр хариуг тоглоомоор өгсөн мэт харагддагч үнэндээ тэр өөрөө ч Соход татагдсан байсан. Хэдэн 10 амьдралын дараа анх удаа тэр хэн нэгний хажууд амьдралаа үргэлжлүүлмээр санагдсан. Сохогийн төрсөн өдөр болж Жуан түүнд нэг жижиг хайрцаг бэлдсэн байдаг. Хайрцаг нь төвжээтэй. Дотор нь юу байгааг Сохо харах боломжгүй. Жуан түнд сайн хүүхэд байх юм бол түлхүүрийг нь өгнө гэж хэлдэг. Тэд хамт машинд явж байхад гинэт том ачааны машин асар хурдтай ирж тэдний машиныг мөргөнө. Машин хэд хэдэн удаа эргэнэ. Жуан Сохог хамгаалахын тулд бүх биеэрээ хаана. Тэр олон амьдралдаа хүлтэй нүүр тулж байсан ч энэ удаа түүний залбирсан зүйл өмнөхөөс өөр байлаа. Өмнөх амьдралуудад тэр энэ удаа дахиж төрөхгүй байгаасай. Эсвэл өмнөх амьдралаа битгий санаасай гэж хүсдэг байсан байж магадгүй. Харин энэ удаа үхлийн ирмэг дээр байхдаа түүний ботсон цорын ганц хүн нь Сохо байлаа. Машин зогсоход Сохо цочролд орсон, чихэн гэмтсэн, юу ч сонсож чадахгүй шахуу болсон байдаг. Тэр бүдэг бадаг сэрэхэд Жуан сүүлийн удаа инээмсэглээд нас ордог. Мөн Сохогийн амьдрал тэр мөчөд нурж унана. Үзэгдэл шилжиж Жуан дахин төрнө. Энэ удаа түүний нэр Бан Жиюм. Шин бие, шин гэр бүл, шин амьдрал эхэлж байгаач түүний дурсамж бас л эргэн ирнэ. Дурсамж сэргэх мөчөд хамгийн түрүүнд санаанд нь орсон хүн нь Сохо байлаа. Тэр амьд байгаа болов уу? Тэр зүгээр болов уу? Тэр миний үхлээс болоод бүр их ганцаардаагүй биз? Энэ асуултууд Жиюмыг тайван орхидоггүй. Гэвч энэ амьдралын түүний гэр бүл маш хэцүү. Аав нь мөрийтэй тоглоомчин, ээжийг нь зовоодог, өөрөө ч охиныхоо хөлмөрөөр мөнгө хийхээс буцахгүй хүн. Жиюм багасаа л энэ гэр бүлээс зугтаж өөрийн хүчээр амьдрах ёстой болно. Тэгээд тэр өнгөрсөн амьдралын өөр нэг холбоотой хүн рүү очино. Тэр бол Ким Эгён. Жиюмын 17 дахь амьдралд Эгёны ах байсан бөгөөд одоо Жиюм түн дээр очиж өмнөх амьдралынх нь нарийн зүйлсийг ярьж итгүүлдэг. Эгён эхэндээ итгэхгүй эргэлзэнэ. Гэхдээ Жиюмын яриа, зан, мэддэг зүйлс нь яг л өмнө нь таньдаг байсан хүнийг нь санагдуулсан учраас эцэст нь түүнд итгэнэ. Жиюм түүнээс мөнгө зээлж Сохог олохоор явна. Жиюм Сохогийн хуучин гэрт очиж бүр мод руу авирж байгаад цонхоор нь харж насанд хүрсэн Сохог анх олж харна. Том болсон ч ганцаараа чимээгүйхэн сууж байдаг нь хിവэрээ. Жиюм түүнийг амьд зүгээр байгааг хараад баярлана. Түүний хувьд энэ бол олон жилийн турш хүлээсэн мөч байлаа. Гэвч тэр шууд өмнө нь очиод би юун жовон байна гэж хэлж чадахгүй. Учир нь өөрийнх нь амьдралд ингэж очиод үннийг хэлэхэд хүмүүс итгэдэггүй. Бүр айдаг байсан олон туршлага бий. Тиймээс тэр холоос ажиглаж эхэлдэг. Удалгүй Сохо Германд сурахаар явна. Жиюм тэр хугацаанд ч түүнийг хүлээн. Өөрийн амьдралыг босгож, их сургуульд сайн сурч, нэр хүндтэй компаниудын анхаарал татгуйц чадвартай нэгэн болж өснө. Гэхдээ энэ бүхний цаад зорилго нь ганцхан Сохогийн хажууд очих. Олон жилийн дараа Сохо Германаас буцаж ирнэ. Жиюм түүний иргэн ирснийг мэдээд шууд очино. Тэдний дараагийн уулзалт бас л бассейн орчимд болдог. Энэ нь өмнөх амьдралынх нь анхны дурсамжтай давхцаж байгаагаараа онцгой. Жиюм өмнө нь асууж байсан тэр сонио асуултаа дахин асуух мэт. Гэвч Сохо түүнийг танихгүй. Тэр одоо сонсголын бэрхшээлтэй болсон тул сонсголын аппаратаа зүүж байж хүмүүсийг илүү тод сонсдог. Жиюм түүнийг хараад сэтгэл нь хүчтэй хөдлөнө. Гэвч Сохогийн хувьд энэ эмэгтэй бол танихгүй нэгэн. Тэр зүгээр л энд зөвшөөрлгүй орж болохгүй гэж хүүтнэр хэлээд яваад өгнө. Жиюмын хувьд энэ гонигтайч тэр бууж өгдөггүй. Жиюм Сохог одоо Ли санаагийн өмнө ажиллуулж байсан хуучин зочид буудлыг дахин сэргээх гэж байгаад мэдээд тэр зочид буудалд ажилд орохоор шийднэ. Тэр өргөдлөө өгч ярилцлагын өрөөнд Сохотой албан ёсоор дахин уулзна. Сохо түүний ажил мэргэжлийн чадварыг хараад бүр гайхна. Яагаад ийм их чадвартай хүн ийм энгийн зочид буудалд ажиллахыг хүсэж байгаа юм бол гэж бодно. Тэгээд түүнээс шууд асууна. Яагаад энд ажиллахыг хүсэж байгаа юм гэхэд Жиюм нууж хаахгүйгээр энэ зочид буудлыг Сохотой хамт өмнөх шиг нь сэргээхийг хүсэж байна гэж хэлдэг. Сохо үүнд нь бүр гайхна. Учир нь Жиюм түүний насны хүн байж өмнөх үеийн зочид буудлыг сайн мэддэг юм шиг ярих нь хачирхалтай. Жиюм зоригтой шулуухан харцаар түүнийг ширтдэг. Тэр харц Сохог эвгүй байдалд оруулж эхэлнэ. Тэгээд гинэт Жиюм бүр илүү зоригтой алхам хийдэг. Надтай үерх үү гэхэд Сохо шууд цочирддаг. Насанд хүрсэн хойно нь хин нэгэн ингэж гинэд шулуухан ичихгүйгээр үерхэх санал тавьж байсан нь бараг анх удаа. Жиюм бүр дахиад хэлж тоглоом биш гэдгээ ойлгуулна. Ярилцлагын дараа Сохо энэ нэмэгтэйг юр ойлгож чадахгүй бодолсон байдалтай үлддэг. Жиюм Эгёнд очиод бүхнийг ярьдаг. Эгён түнд зүгээр л үннээ хэлж чи юун жовон байсан гэдгээ хэл гэж зөвлөдөг. Гэвч Жиюм ингэж чадахгүй. Нөгөө талд Сохо ажил руугаа явж байхдаа гинэт зам дээр чанга дуу чимээ, хамтлагийн хөгжим, ойртож ирэх машины хөдөлгөөнөөс болж хүнд паникт ордог. Энэ нь ослын дараа түүнд үлдсэн сэтгэлийн гүн шарах байлаа.
чанга дуу, ойртож ирэх машин, хяналтаас гарсан мэдрэмж бүр ослын өдрийн айцыг эргүүлэн авчирдаг. Тэр амьсгалж чадахгүй болж бараг газар дээрээ унах шахна. Яг тэр үед Жиюм хажуугаар нь өнгөрч таарад түүний байдлыг анзаараад гараас нь хөтлөөд хамт гүйн. Сохо гайхаж эсэргүүцэж амжилгүй дагаж гүйн. Жиюм дараа нь заримдаа гүүхэн өвдөлтийг арай багасгадаг гэж хэлдэг. Энэ үгийг тэр зүгээр нэг номноос уншсан юм шиг тайлбарладагч үнэн дээр энэ бол түүний өмнөх амьдралын өөрийн туршлага. Бүр 10 дахь амьдралдаа дайны дунд цогцос, хашгиран, там шиг үзэгдлүүдийн дундуур амьд үлдэхийн тулд тасралтгүй зүгтэж явсан дурсамж нь түүнд ийм зүйлийг зааж өгсөн байлаа. Сохо энэ эмэгтэйг улам бүр ойлгохоо болно. Гэтэл Жиюм энэ хүнд мөчтөр тоглоом шоглоомоо орхихгүй. Багадаа Сохо өөрт нь гэрлэх санал тавьж байсан тэр дурсамжаа санан бүр "Тэгвэл чи надтай гэрэлч" гэд хэлж орхино. Сохо дахиад л цочирдно. Үзэгдэл шилжиж Жиюм хуучны модон сам зарж байгааг хараад авч Сохогоос толгоогоо бүхэлдэхийг хүснэ. Тэгээд маш зөөлнөр үсийг нь самнаж өгнө. Энэ хөдөлгөөн нь зүгээр нэг дотн байдал биш. Харин ээжүүд эрт үед хүүхдийнхээ үсийг самнадаг тэрл халамж хамгаалтыг агуулсан үйлдэл. Сохо эхэндээ эсэргүүцэж чадалгүй зүгээр сууж өгнө. Энэ эмэгтэй түүний амьдралд хэтэрхий их орж эхэлжээ. Жиюм сайн дураараа зочид буудал дээр дахин очиж ярилцлагынхаа хариуг асуух гэж явна. Замдаа нэг бүдүүлэг ажлын санал тавьдаг хүнтэй таарч тэр хүн Жиюмыг өөр тийшээ авч явах гэж зүтгэдэг. Жиюм түүнээс салах гэж бүр бүжиглэж хэлэхэд Сохо энэ бүгдийг харна. Тэр Жиюмтэй ярилцахаар оффистоо дуудах гэж байтал өнөөхөр Сохог доромжилж эхэлдэг. Аавынхаа компанид хаягдаж бараг дампуурсан зочид буудалд очисон өв залхамжлагч гэж шоолно. Жиюм үүнийг сонсоод дургуутсаж тэр хүнийг дахиад л айлгаж хөөж явуулна. Сохог өөрийнх нь өмнөөс хэн нэг ингэж хамгаалж байгааг харах нь шинэ мэдрэмж төрүүлнэ. Яг тэр үед өмнөх амьдралынх нь дүү Юн Чвон гарч ирнэ. Жиюм Чвоныг харсан даруйдаа танина. Харин Чвон мэдээж түүнийг танихгүй. Энэ мөч Жиюмийн хувьд маш чухал. Учир нь түүний хамгийн хайртай дүү яг өмнө нь зогсож байна. Чвон одоо насанд хүрсэн. Мөн Соход сэтгэлтэй юм шиг харагддаг. Сохож түүнээс түгшөөдөг тул ихэвчлэн нарийн бичиг туслах хүмүүсээрээ дамжуулж холдуулдаг. Жиюм үүнд эмзэглэнэ. Гэхдээ тэр бууж өгөхгүй. Бүр би зочид буудлын хаалгач байсан ч хамаагүй, цэвэрлэгч байсан ч хамаагүй энд үлдмээр байна гэж хэлнэ. Сохо түүний энэ зөрүүд занг хараад бүрч гайхна. Тэгээд Жиюм түүнд нэг зураг өгдөг. Тэр зураг дээр хуучин сайхан үеийн зочид буудал бага насны Сохо ээжтэйгээ хамт аз жаргалтай байгаа дүр зураг зурсан байдаг. Энэ зураг Сохогийн сэтгэлийг хөдөлгөнө. Эцэст нь тэр Жиюмыг ажилд авна. Жиюмийн мөрөөдөл биеллээ. Тэр эцэст нь Сохотой нэг газар ажиллаж эхэлнэ. Мөн ажлынхаа эхний өдрүүдэд дахин сэтгэлээ илэрхийлнэ. Гэвч зочид буудал дээр асуудал араасаа гарч эхэлдэг. Нэг асуудалтай зочин үүмэн тарьж Сохо түүнийг хатуу арга хэмжээ авч хар листэд оруулна. Удалгүй тэр асуудалтай хүний ээж болох Жан Ёно гарч ирнэ. Энэ эмэгтэй бол одоогийн зочид буудлын эрх мэдэлтэй хүн бөгөөд өмнө нь Сохогийн автай ойр дотн байсан шинжтэй. Тэр Сохог дутуу үнэлж эрх мэдлээрээ дарамтлахыг оролддог. Харин Сохо түүнд тайван боловч хатуу хариу өгч энэ зочид буудлын уур амьсгалыг эхлээд зэгцэлнэ. Хамгийн түрүүнд чиний хүүг хар листээс гарахгүй гэж хэлнэ. Жиюм энэ бүхнийг харж Сохо дотроо хичнээн шархтаж ажлын тал дээр ямар хатуу шудраг хүн болохыг улам ойлгоно. Сохож түүний олон талын авьяасыг харж яг ямар албан тушаалд илүү тохирохыг шууд шийдэж чадахгүй тул эхлээд бусад ажилтнуудад дэмжлэг үзүүлж бай гэж даалгана. Сохо Жиюмд баг багаар итгэж эхэлнэ. Сохогийн дэргэнд байнга байдаг хүн бол Хаадуу юм. Түүнийг Сохогийн аав ажилд томилсон. Олон жил хажууд нь байсан хүн. Дүйн Жиюмыг их сони эмэгтэй гэж бодно. Жиюмч түүнд хандан өөрт нь тодорхой зорилго байгаа ч Соход хизээж хор хүрэхгүй гэдгээ хэлдэг. Сохо энэ хоёрын шивнэлдэж байгааг хараад анзааралгүй байж чадалгүй байн сонирхно. Жиюмыг баг хардаад байгаа юм шүү. Орой бассейнд ганцаараа сууж байхдаа Сохо гинэт Жиюмын гэрлэх санал тавьсан мөчийг сандаг. Тэгээд түүнд хүүхэд байх үеийн нэг дурсамж ирнэ. Сохог Герман явахаас өмнө нэг удаа сэтгэлээр унаж хичээлээ таслаад барилга нурааж байгаад ажилчдад хөөгдөөд тэр үед нь бяцхан Жиюм түүний гараас шүүрэн авч хамт цугтаж байсан. Удаангүйсний дараа тэр хоёр аюулгүй газар хүрч Жиюм түүний гар гэмтсэнийг хараад өөрийнхөө хүзүүнд байсан жижиг алчуураар боож өгдөг. Тэр үед Жиюм бас надтай гэрэл гэж хэлсэн байдаг. Одоо үед тэр алчуурыг Сохо олоод тэр үеийн охин Жиюм байсныг таньдаг. Тэгээд Жиюмыг дуудана. Сохо одоо Жиюмыг яг тэр үеийн охин мөн гэдгийг таньчихсан. Жиюм ч энэ боломжийг ашиглаад дахиад л "Тэгвэл надтай гэрлэх үү?" гэж шоглоно. Сохо тэр мөчөөс эхлэн Жиюмыг өөрөөр харж эхэлдэг. Сохо нэг газар явах хэрэгтэй болтогч ослын дараах сэтгэлийн шархаас болоод машин барьж чаддаггүй. Бас дүйнтэй ч холбогдож чадахгүй тул аргагүй ирэхэнд Жиюмыг дуудана. Жиюм баяртайгаар ирж Сохог аваад явна.
Тэд хотын зах руу явж сохоо Юн Жуваны булшин дээр цэцэг тавина. Тэр чимээгүй хүн булшны өмнө зогсоод уучлаарай гэж шивнэн. Энэ үгийг сонсоод Жиумын зүрх эмтэрнэ. Учир нь сохоо одоо хүртэл өөрийгөө буруутгаж байлаа. Жиум дотроо чи буруугүй гэж бодно. Булшнаас буцах замдаа сохоо Жиум хоёр цэцгийн дэлбээ хийссэн сайхан газар таарна. Жиум зориудын үзэсгэлэндээ орчин сохоод харуулж нэг өдөр гуниглахаараа өнөөдрийн энэ өнгийг санаарай гэж хүсдэг. Сохоо гаднаа гутран үг хэлсэн хിവэр байдаг ч царай найраа зөөлрсөн байв. Буцах замд сохоо Жиумээс чи юунд дуртай вэ гэж асуухад Жиум маш шулуухан таны дуртай зүйл дуртай. Таны сонголт миний сонголт гэсэн утгатай хариу өгнө. Сохоо чи миний сонирхдаг төрлийн эмэгтэй биш гэж хариулдаг. Удалгүй том ачааны машин хажуугаар нь өнгөрөхөд сохоо дахин муу дурсамжинд автаж машинаас бууж амьсгалан тавчтан өвдөж эхэлдэг. Жиум тайвшруулж дахин хажууд нь байж өгнө. Тэр өдөр Юн Жуваны дурсгалын өдөр бас мөн сохогийн төрсөн өдөр хоёр давхцаж байдаг. Жиум Эйонтэй хамт сууж байгаад үүнийг санаад шууд сохоо дээр очино. Сохоо төрсөн өдөр бүрээ шийтгэл мэт өнгөрөөдөг. Учир нь тэр өдөр Жуваныг дахин хамгийн их сандаг. Жиум бороонд норсоор түүний гэрийн гадаа ирээд дахин сэтгэлээ илчилнэ. Тэр энэ өдрийн сэтгэлээ илчлэлтийг сохоо хизээж мартахгүй гэдгийг мэдэж байсан. Энэ мөч сохоод өнгөрсөн дурсамжийг шууд сэргийнэ. Учир нь хүүхэд байхад өөрөөс нь чи надад сайн уу гэхэд Жуван төрсөн өдрөөр чинь хэлнэ гэж амлаж байсан. Тэгээд яг одоо бороотой шүн төрсөн өдөр дээр нь өөр эмэгтэй яг тэр хариуг нь өгч байгааг нь түүнд маш сонин, маш танил мэдрэмж төрүүлнэ. Яг энэ үед Юн Жуван сохогийн гэрээс гарч ирдэг. Жиум үүнд нь будилж Жуван сохоод сэтгэлтэй юм болов уу гэж андуурна. Сохоо Жуваныг гэрээсээ гаргаж тэдний хооронд багхан маргаан болдог. Жуван сохогийн төрсөн өдрийг тэмдэглэж түүнийг өнгөрсөн шаналлаас нь гаргахыг хүсдэг байсан ч сохоо үргэлж татгалздаг. Жуван явсны дараа Жиум түүнээс шууд чи сохоод сайн юм уу гэхэд Жуван яг тодорхой хариу өгөхгүй. Жиум өөрөө ч би түүнд сайн гэдгээ хэлж гин. Ингээд гэртээ харж Эгёнд энэ бүхнийг ярьж ахин төрөхтэй арай дэндүү хурдан төрж гисэн болохоор өмнөх амьдралынхаа дүүтэйгээ нэг хүн сайн болчих шиг боллоо гэж харамсна. Ажлын өдөр Жиум бол сохоог тойроод бүх дэлхий эргэж байгаа юм шиг л сайн хандна. Энэ үед Жуванч бас сохогийн ойр орчимд илүү их гарч ирэх бөгөөд Жиум түүнийг өрсөлдөгч гэж харсаар байдаг. Зочид буудлын төслийн хүрээнд нэг барилгын компани тендер шалгарч нууц нэрээр орсон Жуваны компани санал сонгогдно. Сохоо түүнийг хараад огт давуу байдал олгохгүй. Дуюунд хүртэл уурлана. Жуван гомдож гарч явхад Жиум араас нь очиж тайтгаруулна. Жуван хүчтэй харагдахыг хичээж байгаач хэдхэн алхмын дараа сууж уйлдаг. Жиум үүнийг хараад үнэхээр өрөвдөнө. Дүүгээ ингэж шаналж байхыг харах нь түүний зүрхийг өвтгөнө. Тэгээд тэр орой Жувантай уулзаж хамт хооллож ярилцаж аажмаар илүү ойртдог. Ярилцлагын үеэр Жуван анхны харцаар дурлсан хүнтэйгээ одоо хүртэл холбоотой гэдгээ хэлдэг. Түүний дүрслээд байгаа хүн нь тооцоотой, амьдралд хайртай, хоол сайн хийдэг, сайн жолооч гэдгийг сонсоод Жиум эн чинь сохоо биш юм байна гэдгийг ойлгож эхэлнэ. Эцэст нь Жуван сохоод биш хаад уюун сэтгэлтэйг Жиум ойлгоод маш их тавьширна. Энэ зур хаад уюуны ар гэрийн асуудал сөхөгдөж эхэлдэг. Түүний аав залуудаа нас барсан тул тэр багаасаа дүүгөө өсгсөн. Мөн Юн Жуваны хосол Дуюуны гэр бүл хоёрын хооронд өмнө нь аль хэдийн холбоо үүсэж байсан нь баг багаар мэдэгдэнэ. Өнгөрсөнд Сохоо Дуюун хоёр нэг сургуульд сурдаг байсан ч бараг ярьж байгаагүй. Тэднийг анх жинхэнэ утгаараа холбосон нэг жижиг дурсамж бий. Сохоо нэг удаа сургуулиас гарахдаа Чуван чөхөр хүргэж өгөхийг Дуюунээс хүсдэг. Дуюун тэр шөхрийг хүргэж өгөхөд Чуван түүнд анхны харцаар дурлцдаг. Нэг орой Жиум Чуваныг уусан байхад гэрт нь хүргэж өгнө. Таксин Чуван түүний өвөр дээр толгоогоо тавиад унтчихдаг. Жиум түүний үсийг элбэж сууна. Энэ нь яг л өмнөх амьдралын их чинь хിവэр байгаа мэт маш дулаахан мөч. Гэрийнхэн нүдэнд очиод хонх дарж өгөөд өөрөө нуугдана. Ээж нь Чуваныг аваад оруулахыг холоос харахад Жиум төрхөн зур ээж намайг танилаа, тэрвэрлээ гэж төсөөлөх боловч мэдээж тийм зүйл болохгүй. Тэр үүдэнд нь суучихсан ээжигээ санаад уйлж эхэлдэг. Яг тэр үед мөн Сохоо Чуваныг эргэж ирээд Жиумыг тэнд уйлж байгааг харна. Сэрэгтэн Жиум Сохоог ээжээ гэж дуудчихад сэрэгдэггүй ч эргээд харахтаа танил дулаахан өнгөөр нэрийг нь хэлнэ. Энэ нь Сохоод маш сонир мэдрэмж төрүүлнэ. Учир нь яг Жуван шиг санагдсан. Энд Жиумын өмнөх амьдралын нэг маш өрөвдөлтөй дурсамж гарч ирдэг. 3 дахь амьдралдаа дурсамж нь сэрэгсний дараа өмнөх ээж дээрээ очиход тэр ээж нь мэдээж танихгүй, бүр түлхэж байсан. Тэр үеэс Жиум өнгөрсөн амьдралынхаа гэр бүл рүү хизээч шууд очихоо болсон байдаг. Юн Жуваны амьдралд тэр ээждээ үннийг хэлж чадалгүй зүгээр л тэврээд уйлж байсан. Харин одоо 19 дахь амьдралдаа мөн л үүдэнд нь зогсож байна. Сохоо түүнийг тайвшруулахын тулд хамт дэлгүүр орж рамен иддэг.
Жиюн түүнд яагаад уйснаа тайлбарлахдаа өмнөх амьдралын ээжигээ сансан гэж хэлнэ. Энэ нь Сохо түүнийг өрөвдөх ойлгох мэдрэмжийг төрүүлдэг. Гоймон идэж суухдаа Жиюм Сохо сүүлийн үед түүн рүү их инээмсэглдэг болсныг анзаарна. Бас шулуухан би энэ амьдралд яг энэ шалтгаанаар төрсөн гэж бараг ам алдаас шахна. Энэ үг Соход дахиад л Жуоны нэгэн дурсамжийг сануулдаг. Тэр цагаас эхлэн Сохогийн Жиюмыг харах өнцөг өөрчлөгдөж эхэлдэг. Түүний хачин зан нь одоо зүгээр нэг хачин биш, харин хажуудаа байгаа хүмүүсийг тайвшруулж аз жаргалтай болгодог онцгой чанар мэт санагдаж эхэлнэ. Чуоны гэрт хамт очих үеэр Жиюм бараг үннийг хэлчих шахдаг. Чуон дотроо улам их хэрэгэлцэж Жиюмтэй холбоотой бүхнийг бодож эхэлдэг. Сохо дүүн хоёрч Чуоны цэцэрлэгжүүлэлтийн ажлыг зочид буудлын төсөлд оруулахар шийднэ. Тэгээд Жиюм Соход би танд нийт 3 удаа сэтгэлээ илчилнэ. 3 дахь удаад ч татгалзвал болиё гэж хэлдэг. Сохо юучлан тэгвэл одоо гуруулан зэрэг хийчих гэж хэлсэн ч Жиюм өөртөө бүрэн итгэлтэй байлаа. Нөгөө талд Чуон зориг гархан хаад үеүнээс хэрэг боломжтой бол намайг өөртөөгөө тохирох хүн гэж бодох болов гэсэн утгатайгаар асуудаг. Дүйн гаднаа маш тайван хүүтэн хിവэр байж бид хоёр таарахгүй гэж хариулна. Гэвч ширээн дор гараа чангатгаж байсан нь түүний сэтгэлийг илтгэн. Зочид буудал дээр Жан Ёногийн хүү дахин ирэхэд Сохо аюулгүй байдлын ажилтнуудаар гаргуулж дараа нь Жан Ёнод шууд анхааруулга өгнө. Дараа нь Дуюнд өнгөрсөн хэдэн жилийн санхүүгийн тайлан төсвийн нэг шөнийн дотор гаргаж ирэхийг даалгана. Энэ үед Сохо ажил дээр улам шийдэмгий хүчтэй болж байгаа нь харагддаг. Орой ажил тарахад Сохо Жиюмийн ширээ хоосон байгааг анзаараад ягаад ч юм түүнийг сандаг. Яг замд нь Жиюмийг нэг ир хөөж явааг хараад араас нь дагна. Тэр хүн бол Жиюмийн ах. Жиюм өмнө нь түүнд их мөнгө өгсөн ч ах нь ханааж татахгүй дахиад дээрлэхэж бүр гудамжинд үснээс нь татаж танхаарна. Сохо ирж Жиюмийг хамгаалахад ах нь бүр Сохог зогчгоно. Жиюм үүнийг хараад маш их уурлана. Сохо ахынхын талаар илүү их юм асуухгүйгээр зүгээр л ууд суугээд хамт явдаг. Жиюм Дарс Виноны талаар асар их зүйл мэддгээ харуулж Сохо бүр гайхдаг. Гэхдээ энэ бол түүний олон амьдралын хоримтлуулсан мэдлэг. Буцах замдаа Сохо баг зэрэг согтно. Тэд голын ирэг дээр сууж амарна. Жиюм хөрмөө газар дэвсэж өгөөд Сохог тухлуулдаг. Энэ нь Соход багын дурсамжийг сануулдаг. Сохо Жиюмийн нүрийг ойроос ажиглаж яагаад ч юм Жуоныг санагдуулж байгааг дотроо бодно. Жиюм түүнийг үнсмээр санагдсан ч Сохо согтуу болохоор өөрийгөө барина. Сохо түүнд ослын талаар ярьж эхэлдэг. Тэр үеэс хойш өөр хүний биед хүрэхээр өвдөлт мэдэрдэг болсон тухай. Жуоны бие өөр дээр нь хүрч байгааг мэдэрсэн тэр мөчөө одоо ч мартдаггүйгээ хэлнэ. Жиюм үүнийг сонсоод дотроо нулимсаа залхина. Такси олдохгүй байхаар нь хүний тэрэг дээр чирээд явна. Жиюм бүр үүнийг чадварлаг чирч явна. Учир нь 16 дахь амьдралдаа тэр тэрэг чирдэг хүн байсан гэдгээ дотроо санана. Сохо замдаа бүр суларч унана. Жиюм аргагүй юун Чуоноос тусламж хүсдэг. Чуон тэднийг хүргэж өгөхдөө Жиюм Сохог дэндүү сайн мэдэж байгааг анзаарна. Арын судалд сууж чаддаггүй, урд суух дуртай, өөрөө жолоо барьдаггүй зэрэг жижиг деталийг хүртэл мэдэж байгааг нь хараад гайхна. Жиюм Чуон хоёр Сохог гэрт нь хүргэж өгөөд дүйнээс код авч орно. Жиюм Сохог хөвтүүлж бүтээлхийг нь засаж өгч байтал Сохо согтуудаа нүдэ нэгээд Жиюмыг Жуон гэж андуурч ихчээ битгий яваач гэх мэт гонигтай үгс хэлдэг. Жиюм үүнийг сонсоод өөрийгөө барьж чадалгүй байлна. Тэгээд чургуулган дотроос нь өмнө нь төрсөн өдрөөр нөхч байсан жижиг харьцгийг олно. Сохо одоо хүртэл тэр харьцгийг хадгалсан байжээ. Жиюм тэр шөнө олон дахин зүудэлдэг, аимшигтай хар дарсан зүудээ дахин зүудэлс ирнэ. Харин Сохож бас шүн Жиюмыг цусанд бодогдсон Жуон шиг хараад айж сэрдэг. Тэр өглөө бассейнд орж тайвширч суухдаа өмнөх шөнө Жиюмийн уйлж байсан дүрийг сандаг. Би Жиюм дурлцсан болов гэсэн бодол айжмаар тодорч эхэлнэ. Гэхдээ түүний толгойд нэг л асуулт байнга эргэлзээр байдаг. Яагаад би түүнийг харах бүртээ Юн Жуоныг сандаг юм бэ? Энэ эргэлзээ түүнийг тайван орхихгүй. Хаад уян үнийг мэдрээд Соход мэдрэмжээ шалгаж үзэх боломж олохын тулд Юн Чуонд Жиюмыг далайн эрэг рүү дагуулж очих санал гаргуулдаг. Далайн эрэг дээр Сохо Жиюмтэй нухацтай ярилцсан. Тэр шөнө яагаад уйлсан мөртлөө өдөр нь юу ч болоогүй юм шиг байсан юм бэ гэж асууна. Жиюм илдгээр инээмсэглээд дахин сэтгэлээ илчилдэг. Энэ бол түүний нэгдэх сэтгэлээ илчлэлт. Тэгээд тэр Сохогийн гараас барьж далайн эрэг дээр хамт бүжиглэнэ. Энэ мөч үнэхээр романтик байлаа. Яг энэ мөчөд тэнгэр гинэт бороо асгаруулж эхэлнэ. Ингээд тэд ойролцоо хуучин байшин руу хорогдохоор явдаг. Юн Чуонч бас тэнд байдаг. Энэ байшин бол Чуоны бага насны дурсамж. Түүний эгч Юн Чуонтай хамт амьдарч байсан орон зай. Жиюм тэр байшинд хөл тавимагцаа сэтгэл нь нэг л өөр болно. Хаалга, модон шүүгээ, цаг, жижиг эд зүйлс гээд бүх зүйлс нь хэтэрхий танил. Тэр өөрийгөө тайван байлгахыг хичээж байгаа ч дотроо бол өмнөх амьдралын дурсамжинд бараг живж эхэлнэ. Чуон чин орон зайд ормогц эгчийгээ санана.
Тэр Сохотой сууж ярилцахдаа эгчийгээ алдсны дараа Сохог үзэн ядаж байснаа үннээр нь хэлдэг. Эгчийг нь өгснээс хойш удаан хугацаанд Сохог хармааргүй байсан. Бүр оршуулганд ч оруулахыг хүсээгүй тухайгаа ярина. Энэ үгийг сонсоод Сохогийн царай шууд барайна. Шүн болж бүгд өөр өөрийн бодол тавцсан үед Жиюм нойр нь хүрэхгүй ганцаараа босож хуучин байшин дотор алхаж эхэлдэг. Тэр хуучин том цаг руу очиод дотор нь нуусан хүүхэлтэйгээ олно. Дараа нь шүүгийг баг зэрэг холдуулж багтаа Чувоны өндрийг хэмждэг байсан метрээ олно. Гэвч яг энэ мөчөд ард нь Юн Чувон мөн Сохо хоёр зогсож байгааг тэр анзаардаггүй. Чувон цочирдож бараг айсан өнгөөр "Чи яаж мэдэж байгаа юм бэ?" гэж асууна. Жиюм тэр дор нь үннийг хэлж чадахгүй. Тэр зүгээр л санамсаргүй тааралцсан юу ч биш мэт тайлбарлах гэж оролддог. Сохоч бас энэ тухай бүхнийг анхааралтай ажиглаж байдаг. Түүний дотор энэ эмэгтэй яг хин юм бэ гэсэн эргэлзээ улам хүчтэй болно. Шүн болсон явдлын дараа Сохо Жиюмээс зай барих хэрэгтэй гэж бодож эхэлдэг. Тэр урт хугацаанд Юн Жуваны дурсамжтай амьдарсан хүн. Одоо Жиюм түнд улам их танил санагдаж, улам их тогтлуулж бас айлгаж эхэлж байна. Тиймээс тэр Жиюмийн анхны сэтгэлийн илчлэлтэнд нь татгалздаг. Тэр Жиюмд татагдаж эхэлснээсээ өөрөө айсан учраас татгалзаж байгаа юм. Түүний дотор Юн Жуваны шарх одоо ч хүртэл гүн хിവэр. Жиюм гаднаа их сүртэй царай гаргахгүй. Бүр энгийн хിവэрэ байхыг хичээдэг. Гэхдээ дотроо бол гуниглана. Олон амьдралын туршид хэн нэгнийг хайж эцэст нь олсон мөртлөө тэр хүнээс үгүй гэдэг хариу сонсох амаргүй. Үзэгдэр шилжиж Жиюмийн амьдралд бас нэг чухал хүн гарч ирнэ. Нэг үл таних эмэгтэй түүнтэй таарад нэг л танил өнгөөр мэндэлж яг л өмнө нь мэддэг хүн шиг ханддаг. Жиюм түүнийг хараад цочирдно. Тэр эмэгтэй бол Сохогийн талын өнгөрсөнтэй холбоотой. Өмнөх амьдралын эхлэхээтэй хүн байдаг. Эндээс эхлэн энэ түүх зөвхөн Юн Жуван мөн Сохо хоёрын хайр биш, харин илүү том, илүү эртний хувь тавилангийн хэлхээ гэдэг нь бага багаар мэдрэгдэж эхэлдэг. Жан Ёно зочид буудлын санхүү эрх мэдэл арын нөлөөгөөр асуудал үүсгэсээр байдаг. Сохоч бууж өгөх хүн биш. Тэр өнгөрсөн хэдэн жилийн санхүүгийн тайлан төсөв, хуучин бүртгэлүүдийг дахин сөхөж, зочид буудлын буруу урсгал, эдсэн завшсан мөнгө, нууц хуваарлтуудыг шалгаж эхэлдэг. Жиюм энэ бүхэнд нь байнга туслана. Сохогийн ажил дээр хүнд ачааллыг харж, жижиг зүйлсийг нь хүртэл урьдчилан мэдэрч, хийх ёстойг нь хийчихсэн байдаг. Сохогийн хувьд энэ эмэгтэй өөрийнх нь амьдрал руу ороод хоосон байсан хэсгийг дүүргдэг хүн болж эхэлсэн байв. Жиюмийн ахын үр, мөнгөний асуудал улам ноцтой болно. Мөнгө хүлэгчдэд дарамтлуулж байгаа ах нь мөнгөө төлөхийн оронд Жиюм дээр дахин ирж төвөг удна. Нэг удаа бүр мөнгө хүлэгчдтэй нийлээд Жиюмыг хүртэл аюулд оруулж шахна. Жиюмийн ах Сохог таньчаад Жиюм туслах цорын ганц мөнгөтэй хүн нь энэ байна гэж бодон түн дээр очин тусламжгүй. Тэр бараг л энэ асуудал бан Жиюмд хамаатай. Тэгэхээр та туслах ёстой гэсэн байр суурьтай ярьдаг. Жиюмийн нэрийг сонсоод тэр тоохгүй өнгөрлөгөө хамт явна. Тэд түүнийг тойрон зогсож дарамтлж мөнгө нэхэд бүр Жиюмыг ч барьцаалах мэтээр ярьж эхэлдэг. Сохоч хатуу үгээр тэднийг зогсоохыг оролдогч байдал хурцтана. Яг энэ үед хаад уюуны дүү ирж араас нь саваа барин оролцсон. Харин Жиюм бүр алсаас чанга дуу гаргадаг төхөөрөмж тохиолдол шиг зүйл авчирч үргээдэг. Энэ нь нэг талаар инээдтэй мэт боловч нөгөө талаар Жиюмийн ямар ч хүнд байдлаас туршлагаараа гарч чаддгийг харуулдаг. Дараа нь Сохо Жиюмд яагаад ингэж аюул руу ганцаараа ирж байгаа юм гэж санаа зовно. Энэ мөчөөс Жиюмч Сохо өөрт нь илүү өөрөөр хандаж эхэлснийг улам тод мэдэрнэ. Тэгээд тэр Юн Жуваныг яагаад тэгтлээ хайрлаж байсан юм? Яг юунд нь татагдаж байсан юм гэхэд Сохо маш энгийнээр тэр Жуваныг үзэсгэлэнтэй байсан, нүд нь маш гүн байсан гэж ярьдаг. Жиюм тэр үгийг сонсоод түн рүү улам урьдж өөрийнхөө нүдийг ч бас гүнүү гэж асуудаг. Сохо тухруу нь хуруугаараа дэлгээд холдуулдаг. Тэр дотроо нэг зүйлтэй тэмцэж байдаг. Логикоор бодвол Жиюм Жуван байх боломжгүй. Нас, цаг хугацаа, амьдрал бүх юм нь таарахгүй. Гэхдээ сэтгэл нь өөр юм хэлсээр. Чувон нэг өдөр тэсэлгүй Жиюм руу залгаад Юн Жуваны дүрийг ашиглаад сэтгэлээр нь тоглож байна гэж бараг буруутгаж эхэлдэг. Чуваны хувьд энэ бол хитрхи олон давхцал, танил мэдрэмж, яаж мэддэг юм гэсэн асуултууд. Гэвч ууралсан Чувонд Жиюм гүйцэж очоод түүний орхисон цүнхийг өгöd яг энэ мөчөд үннээ хэлэхээс өөр аргагүй болно. Чуван өөрөө ч үйлч хэлдэг. Энэ бүхэн үнэхээр боломжгүй юм шиг хэрнээ чи миний ихч байгаасаа гэж би хүсээд байна. Энэ үгийг сонсоод Жиюмийн төвчээр алдарч тэр Чуванд үннээ хэлнэ. Тийм ээ, би Юн Жуван. Гэхдээ үгээр хэллэх нь хангалтгүй. Тиймээс зөвхөн ихчин л мэдэх зүйлсийг хэлж эхэлнэ. Хүзүүний арын жижиг мэнг, нуруунд дээрх сорив, тэр сорив яаж үссэн, багтаа нуусан хүүхэлдээ, тэр бүх дурсамж, Чуван эхэндээ гайхаж айж итгэхгүй. Гэхдээ хитрхийн нарийн хувийн мэдээллүүд нь зөв байх үед нулимс нь урсаж эхэлдэг. Эцэст нь тэр Жиюмыг тэрч үйлнэ. Олон жилийн өмнө алдсан их чинь яг өөрийнх нь өмнө өөр нэртэй, өөр царайтайч сэтгэл нь хിവэрээ зогсож байна.
Жиюмч бас дүүгээ тэрвэрэд байлна. Чуван үүнийг мэдснийхээ дараа бүх зүйл өөр болж эхэлнэ. Тэр ээжтэйгээ энэ тухай шууд ярихгүй. Учир нь Жиюм одоохондоо ээжтэй хэлхийг хүсэхгүй. Өмнөх амьдралын ээж нь өөрийг нь үнэхээр хүлээн авч чадах хэсгээс тэр айдаг. Тэр ээжтэйгээ ярилцахдаа бага насныхаа эгчийнхээ онцлог ярьдаг байсан зүйлс дахин төрнө гэж хэлдэг байсан дурсамжуудыг холбож бодож эхэлдэг. Ээж нь ч өнгөрсөн Чуван нэг л өөр хүүхэд байсан. Бүр дахин төрөөд эргэж ирнэ гэж ярьдаг байсан тухай санана. Чуван энэ бүхнийг сонсоод улам бүр итгэлтэй болдог. Жиюмийн гэрт амьдарч эхэлсэн нэг шин залуу гарч ирдэг. Тэр бол Кам Минги. Эхэндээ тэр зүгээр л Эгёнид төр ажилдаг, хоолтой, хоноглох газар хайсан залуу мэт харагдана. Гэвч Жиюм түүнээс нэг л өөр энергийг мэдэрдэг. Нэг өдөр түүний өрөөнд байх жижигхэн хонх маягийн эд зүйлд хүрэхэд Жиюмд нэг хачин мэдрэмж төрдөг. Толгой дотор нь өмнө нь үзэж байгаагүй мэт атлаа, дэндүү танил бүдэг дүр зургууд орж ирнэ. Тэр үед Жиюм ойлгоно. Минги бол жирийн хүн биш. Тэр ч бас өмнөх амьдралынхаа дурсамжийг сандаг хүн. Мөн Жиюмийнхээс ч олон удаа, бүр 23 удаа дахин төрсөн хүн байж магадгүй. Цоохооч бас ослын үнэнлүү илүү гүн орж эхэлдэг. Тэр мөнгө хүлэгчдийн эзэнтэй холбоотой мэдээллүүд Жиюмийн ахын санаандгүй олж сонссон нууц. Тэр осол санамсаргүй байгаагүй гэсэн сэжүүрүүдийг нэг нэгээр нь цуглуулж эхэлдэг. Эцэст нь тухайн өдрийн ослын жолооч нь хаа Дуюуны аав байсан. Соохоо үүнийг сонсоод Дуюуныг дудан уулздаг. Дуюун яагаад энэ бүхнийг түүнээс нуусан бэ гэж бараг ууртайгаар асууна. Дуюун би чиний найз биш. Зүгээр л нарийн бичиг. Зүгээр л туслах гэж өөрийгөө боддог байсан гэх мэт шархлам үгс хэлдэг. Тэр ч бас дотроо олон жилийн үнэнтэй ганцаараа амьдэрсэн. Яагаад гэвэл түүний аав тухайн осолтой холбоотой байсан нь түүний хувьд амар асуудал биш. Энэ бүхний дараа Соохоо гэртээ маш их шаналсан, төөрөлдсөн байдалтай ирнэ. Жиюм түүнийг үүдэнд нь хүлээж байдаг. Энэ удаа тэр юу ч асуулгүй, зүгээр л түүний байдал муу байгааг хараад дэрэгдэн сууна. Соохоо хэсэг чимээгүй сууснаа маш асуултуугаар надад тэврэлт хэрэгтэй байна гэж хэлдэг. Жиюм түүнийг зөөлөн тэвэрч нурууг нь илэн тайвшруулна. Минги Жиюмд өөрийн үннээ илчилнэ. Тэр үнэхээр өмнөх амьдралуудаа сандаг. Мөн Жиюмийн яг одоо санаж эхэлж байгаа бүдэг дурсамжуудтай холбоотой хүн гэдгээ хэлнэ. Тэр Жиюмд нэгэн эртний хонх өгч түүнд хүрэхэд анхны амьдралынхан дурсамж сэргэж эхэлнэ гэж сануулдаг. Жиюм хүрэхэд нүдэнд нь цустай сэлэн барьсан ир, харанхуй сүм, чулуун шат, нуруугаа харуулan холдож буй хүн зэрэг бүдэг дүр зураг орж ирнэ. Одоохондоо тэр бүрэн ойлгохгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Юн Жуваны амьдрал бол эхлэл биш. Түүний Соохогийн Чуваны хувь тавилан бүрч эртнээс эхэлсэн байж магадгүй байлаа. Жиюм Соохог дагаад нэг агуулах маягийн газар очиход мөнгө хүлэгчдийн эзэн нас барсан байхыг хардаг. Соохо тэр дорн Жиюмийн нүдийг дарж битгий хар гэж хэлнэ. Соохогийн аав Жиюмыг гэртээ дуудана. Тэр Жиюмд мөнгө өгч энэ хэрэг явдлаас хол бай гэж хэлнэ. Гэвч түүний энэ үйлдэл үнэхээр с ิจ гтэй. Яагаад хүн алуурчныг хайхын оронд үнэн рүү орж байгаа хүнийг мөнгөөр зогсоох гээд байгаа юм бол гэж сэжиглэж эхэлнэ. Соохогийн гэр бүл дотор маш том нууц байна. Мөн энэ нууц зөвхөн Юн Жуваны осолж биш. Соохог өөрийг нь багтаа алах гэсэн ордлоготой холбоотой байж магадгүй. Жиюм Мингитэй дахин уулзна. Энэ удаа түүний өмнөх амьдралын хонх, дурсамж, анхны холбоо бүдэг биш улам тодорч эхэлнэ. Гэхдээ бүхнийг бүрэн санахын өмнө Жиюмд нэг аимшигтэй үнэн мэдрэгдэж эхэлнэ. Өмнөх амьдралын хүмүүстэйгээ дахин холбоо тогтоох тусам тэдэнд гай зовлон ирдэг байж магадгүй. Ким Эгён өвдөж эхэлсэн, Чуван аюултай байдалд оршихсан, Соохооч бас байнга эрсдэл донд байна. Энэ бүхэн зүгээр нэг тохиолдол биш байж магадгүй. Үүний цаана бүр илүү эртний, харгас, урт хувь тавилан нуугдаж байна. Мөн тэр хувь тавилангийн голд нь хонх бий. Кам Мингигийн өрөөнд байсан тэр жижигхэн хэрний асар хүчтэй хонх. Жиюм түүнийг харах бүртээ дотор нь тайлбарлахад хэцүү, айдас, танил мэдрэмж, мөн нуугдсан гуниг зэрэгцэн төрдөг. Тэр энэ бүхний хариуг мэдмээр байдаг ч нөгөө талаас айдаг. Учир нь хариуг мэдснээр одоогийн амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдөж мэднэ. Мөн Соохооч гэсэн өөрийн зүгээс ослын жинхэнэ эзнийг олохыг зогсоох бодлого байлаа. Тэр олон жил өөрийгөө буруутгаж ирсэн. Харин одоо анхны осол санамсаргүй биш байсан байж магадгүй. Бүр хэн нэгэн зориуд төлөвлөсөн байж магадгүй гэдэг сэжвэр гарч ирсэн болохоор үннийг эцэст нь мэдхийг хүснэ. Гэвч үнэнлөө ойртох тусам эргэн тойронд нь байгаа хүмүүс сандарч эхэлдэг. Яагад гэвэл Соохоо энгийн нэг өнгөрснөө ухаж байгаа биш. Харин олон жил болсон мөнгө, эрх мэдэл, уралт, атаа орсолтой холбоотой маш том нууцыг сөхөж эхэлсэн байлаа. Энэ бүхний дундуур Жиюм Соохоо хоёрын харилцаа бас маш тодорхой өөрчлөгдөнө. Соохоо өмнөх шигээ байнга өөрийгөө татаж, зай барьж, бүхнийг дотроо нухай болж эхэлдэг. Тэр Жиюмыг харах бүртээ тайвширдаг болсон. Жиюм ч энэ өөрчлөлтийг анзаарч анх удаа энэ удаа би түн зүгээр нэг дурсамж болж үлдэхгүй байж магадгүй гэж найдаж эхэлнэ.
Тэдний харц, яриа, хамтдаа өнгөрүүлж байгаа богинохон мөчүүд хүртэл өмнөхөөс хавьгүй өөр болсон байдаг. Жиюм өмнөх амьдралаа санаж байгаа учраас хайр нь аль хэдийн маш гүн байсан. Харин одоо Сохооч түнд үнэхээр татагдаж байгаагаа нууж чадахгүй болжээ. Нэг орой Сохоо Жиюм хоёр хамтдаа байх үед Сохоо Жиюмыг хараад өмнөх бүх эргэлзээгээ түр мартаад яг одоогийнхаа мэдрэмжээр түүнийг үнсдэг. Жиюмын хувьд бол олон амьдралын турш мөрөөдсөн, олон жил алсаас харсан хүлээсэн хүнийх нь эцэст нь өөрөө гараа сунгаж байгаа мөч. Сохоогийн хувьд бол юм жуаныг шархтайгаа хамт амьдарсаар ирсэн зүрх анх удаа дахин нэгдэж байгаа мөч. Энэ үнсэлтээр тэдний харилцаа эргэлт буцалтгүйгээр өөр шатанд гарна. Жиюм Сохоогийн гэрт байж байхдаа Сохоогийн утаснаас өмнө нь өөрийн ах руу нь холбогдсон мөн үрийн компанитай холбоотой тэмдэглэл байгааг анзаарна. Тэр ах нь Сохоод аль хэдийн ослын талаар өөр зүйл байгааг хэлчихсэн гэдгийг ойлгоно. Жиюм ахта Сохоог эрсдэл оруулсанд маш их уурлана. Сохоогийн гэр бүлийн нэг хүн, бүр маш ойрын нэг хүн энэ бүхний ард байж магадгүй тодорч эхэлдэг. Энэ бол Сохоогийн авга ах. Өмнө нь Сохоод халамжтай дотны хүн шиг харагддаг байсан. Энэ хүн үнэндээ Сохоогийн аавыг хорлох гэж эсвэл бүр гэр бүлийн эрх мэдэл, тэмцлийн улмаас нэг төлөвлөгөө хэрэгжүүлсэн байж болцшгүй нь айжмаар ил болно. Харин тэр төлөвлөгөөний хохирогч нь санамсаргүйгээр бяцхан мөн Сохоо юун живан болсон байлаа. Өөрөөр хэлбэл тэр осол анханасаа Сохоод чиглэсэн эсвэл Сохоогийн машиныг олсон хэрэг биш. Юн живан үүнд золиос болж нас орсон. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийг нь эсвэл түүний гэр бүлийг тойрсон бохир эрх мэдлийн тоглоомын золиос болсон байжээ. Гэхдээ яг энэ үед Жиюм өөрөөс нь ч илүү том асуудалтай нүүр тулна. Тэр нь анхны амьдралын бүх дурсамж. Кам Минги Жиюмд үннээ хэлдэг. Тэр зөвхөн өмнөх төрлүүдээ сандаг хүн биш. Харин Жиюмын анхны амьдралтай шууд холбоотой хүн. Тэр Жиюмд хэлдэг. Хэрвээ чи үнэхээр бүхнийг мэдхийг хүсэж байвал хэрвээ яагаад дахин төрөөд яагаад заавал дурсамжаа санаад яг эдгээр хүмүүстэй дахин уулзаад байгаагаа ойлгохыг хүсэж байвал хонхыг дахин барих ёстой. Жиюм айж байгаач эцэст нь зөвшөөрж хүрэх мөчөд энэ удаа өмнөх шигээ бүдэг зураг биш харин бараг бүтэн түүх нүдний өмнө задрах шиг болно. Маш эрт цаг үед тэр нэгэн энгийн давуу хийдэг бүсгүй байсан. Тэрээр өөрийнхөө дүүтэй хамт амьдардаг. Энэ дүүнч мөн одоогийн юун чуантай холбоотой сүнс. Дүүн маш хүнд өвчтэй, бүр цусаар ханиалгаж, удахгүй амьсгал хураашгсан байдалтай. Жиюм тэр үед ч яг одоогийн амьдрал шигээ дүүгээ аврахын төлөө юу ч хийхэд бэлэн нэгэн байсан. Энд бас Кам Минги гарч ирдэг. Тэр үед тэр өндөр албан тушаалтай, эрх мэдэлтэй хүн байсан. Мөн Сохоогийн тэр үеийн дүр болон хаад үеийн тэр үеийн дүр түүнтэй холбоотой хамгаалагч цэргүүд байдаг. Эндээс бүх зүйл хоорондоо аимшигтай, хүчтэй холбогдож эхэлдэг. Улс оронд ган гачиг нөөрлөж, ордонд бороо оруулах ёслол хийх гэж нэг ариун хонхыг бэлтгэж байдаг. Энэ хонх ёслолын хувьд маш чухал. Харин Жиюмын хувьд энэ хонх дүүгийнх нь амийг аврах цорын ганц найдвар. Тиймээс тэр асар том эрсдэл гаргаж, сүмрүү нууцаар орж, тэр хонхыг хулгайлахаар шийдээд шөнө нь дүүгээ дагуулад зүгтдэг. Гэвч удалгүй тэднийг барихаар хүмүүс хөөж, тэр донд мөн Сохоогийн тэр үеийн дүр. Жиюм олон зуун жилийн турш буруу ойлгож явжээ. Тэр мөн Сохоогийн тэр үеийн дүрийг өөрийн дүүг аварч чадаагүй бүр үхэлд хүргэсэн гэж бодож ирсэн. Гэтэл жинхэнэ алуурчин, жинхэнэ харгас үйлдэл хийсэн хүн нь өөр хүн байлаа. Жиюм дүүгээ аврахын тулд уйлж, гуйж, бараг өвдөг сөхөрч байгаач ёслол, эрх мэдэл, тушаал, хуулийн өмнө түүний гуйлт ямар ч үн цэнгүй байдаг. Дүүн түүний нүдэн дээр үхэн. Тэр мөчөд Жиюмын дотор асар их үзэн ядалт, шаналл, харамсал буцалж эхэлнэ. Тэр энэ бүхний бурууг мөн Сохоогийн тэр үеийн дүрд тогтдог. Уур шаналлынхаа дунд тэр бүр түүнийг хотголж алах гэж оролддог. Гэвч дараагийн дурсамжуудаар үнэн айжмаар задарч эхэлдэг. Мөн Сохоогийн тэр үеийн дүр түүнийг алах гэсэнгүй. Харин ч эцсийн мөчөд түүнийг зогсоож хамгаалахыг оролдсон. Жинхэнэ аимшиг, жинхэнэ бурууг хийсэн хүн нь өөр байдаг. Тэр олон зуун жил Сохоогийн сүнсийг буруутгаж гомдож, дотроо хараал тээж явсан болж таарна. Жиюм дахин төрөх болгондоо өмнөх амьдралаа сандаг болсон нь зүгээр нэг төрөлхийн чадвар байгаагүй. Тэр өөртөө хараал тавьсан байжээ. Анхны амьдралдаа дүүгээ алдсан тэр мөчөд хонхыг тэрч асар их үзэн ядалт, шаналл донд би дахин төрөөд ч энэ бүхнийг мартахааргүй байна. Би өс санаж үлдэх болно гэж хараал хэлсэн байдаг. Тэр хараал нь дараагийн бүх амьдрал руу нь үргэлжилсэн байна. Өөрөөр хэлбэл түүнийг зовоож ирсэн энэ чадвар нь хувь тавилангийн бэлэг биш, харин шаналлынхаа оргилд өөртөө үүрүүлсэн ачаа байжээ. Тэр олон амьдралын турш яагаад би ингэдэг юм бол гэж бодож явсан асуултынхаа хариуг олсон ч тэр нь тайвшрал бус бүр их өвдөл тавьчирна. Жиюм дурсамжийн шокноос гарч чадахгүй байхад мөн Сохоо түн рүү арьтдаг. Сохоо түүнийг тайвшруулж тэврээд өнгөрсөн бүгдийг яг одоогийн тэдэнтэй адилтгаж болохгүй гэж ойлгуулахыг хичээнэ. Энэ мөчөд Жиюмын дотор нийгэм зөөлрч эхэлдэг.
Тэр анх удаа Сохог зүгээр нэг дурсамжийн давталт биш, харин энэ амьдралд ах өөрийнхөөрөө хайрлаж болох хүн гэдгийг ялгаж эхэлнэ. Өмнөх амьдралын хүмүүсээ дахин амьдралдаа татах тусам, тэдэнтэй урдны холбоогоо үргэлжлүүлэх тусам тэдэнд гай зовлон ирдэг. Учир нь нэгэнт дууссан хувь тавиланг хүчээр сунгаж байна гэсэн үг. Ким Эгён яагаад гинт биен модов? Юн Чвон яагаад аюул төртөг шахав? Сохо яагаад байн үхлийн аюулд тулгарах болов? Энэ бүхний нэг шалтгаан нь Жиюн байж магадгүй. Түүний авч яваа хараал орхиогүй дурсамжууд хайртай хүмүүсийг нь аажмаар өвтгөж байж болох юм. Эндээс Жиюн хамгийн хэцүү сонголттой нүр тулна. Нөгөө талд Сохо ослын хэргийн жинхэнэ буруутан нь аваг ах гэдгийг илэрч тэр хүн хуулийн өмнө хариуцлагаа өргөхөр болдог. Жиюн бас Соход өөрийн хамгийн том нууцаа хэлхээс өөр аргагүй болж өөрийгөө Юн Живон байсан гэдгээ хэлнэ. Сохо эхэндээ үнийг ойлгож чадахгүй. Гэхдээ Жиюн түнд зөвхөн Жуан л мэдих зүйлсийг хэлдэг. Багада хамт уншсан ном, төрсөн өдөрт нөхсөн жижиг хайрцаг, түлхүүр нь хаана нуусан байсан, ослын өдөр хэлэх гэж байсан сүүлчийн үгс. Эдгээр бүх зүйл Сохогийн доторх хэрэгэлзээг нэг нэгээр нь арилгана. Тэр үнэхээр Юн Живон мөн байсан. Өөр биед, өөр нэртэй, өөр амьдралд эргэж ирсэн ч тэр л хүн мөн байсан. Энэ мөчид Сохогийн олон жилийн гин буруу, хайр, шаналл, итгэж чадахгүй байгаа догтлол бүгд зэрэг тесэрч Жиюмыг тэрвэрч тэр өдөр түүнийг хамгаалж чадаагүй дээ урьдчилахгүй. Жиюмч түүнийг тайвшруулна. Гэвч яг энэ үед л Жиюм өөрийн шийдвэрээ гаргах ёстой болдог. Тэр үнэхээр Сохог, Чвоныг, Эгёныг бүх хайртай хүмүүсээ хамгаалахыг хүсэж байна. Тэгэхээр цорын ганцаарга нь өмнөх бүх амьдралынхаа дурсамжаас салах, өөрөөр хэлбэл хараалыг таслах. Хонхноос эхэлсэн тэр олон зуун жилийн ачааг өөр дээрээ цааш авч явахгүй байх. Гэхдээ энэ шийдвэрийн хамгийн аимшигтай төлөөс нь юу вэ гэвэл тэр Сохогч мартах болно. Чвонигч өмнөх бүх амьдрал, одоогийн амьдралын бүх нандин холбоогоо мартна. Энэ бол бараг үхэлтэй адил сонголт. Зөвхөн бие нь үлдэнэ. Харин амьдралынх нь утга учир болсон бүх дурсамж арилна гэсэн үг. Жиюм нэг нэгээр нь хайртай хүмүүстэйгээ уулзаж эхэлнэ. Юу ч хэлэхгүй. Яг үннээ хэлж чадахгүйч салах ёс мэт халуун дулаан мөчүүдийг бүтээхийг оролдоно. Юн Чвонтай хамт ээжийнх нь хийсэн хоолыг идэнэ. Ээж нь яагаад ч юм Жиюм татагдаж танил дулаан мэдрэмж төрөх шиг аашилдаг. Энэ мөч Жиюмын зүрхийг хөтгөнө. Ким Эгёнтэй уулзахдаа Жиюм энэ амьдралын турш өөрийг нь дэмжиж ирсэн энэ хүнийг хараад үнэхээр их талархдаг. Хаад үеийнтэйч бас зөрчил, шарах, чимээгүй ойлголцлын дундах нэгэн мөчийг хуваалцсан. Гэхдээ хамгийн хэцүү нь мэдээж мөн Сохотой салах тэр мөч. Жиюм Соход бүх зүйлийг шууд хэлж чадахгүйж асуудаг. Хэрвээ би бүхнийг марцчихвал яах вэ? Гэхэд Сохо хэсэг чимээгүй болоод энэ асуултын цаана юу байгааг дотроо мэдэрч байлаа. Тэгээд маш тайвнаар би чамайг дахиад олно. Дахиад өөртөө дурлуулна гэж хэлдэг. Энэ бол Сохогийн өгч чадах хамгийн том амлалт. Тэр өнгөрснийг, энэ амьдралыг дараагийн бүхнийг хамруулсан амлалт өгч байлаа. Жиюм энэ үгийг сонсоод нулимсаа барьж ядан түнд тэрвэрлдэг. Эцэст нь Жиюм ганцаараа эртний чулуун гүүрлүү явна. Энэ бол анхны амьдралтай холбоотой хараал хэлсэн хувь тавилан нь эргэсэн газар. Кам Мингигийн зааврын дагуу тэр өмнөх бүх дурсамжаа орхих ёслолыг тэнд хийнэ. Хонхны нөлөө, анхны хараал, бүх амьдралын санамж яг энд таслагдах ёстой. Тэр мөчид Жиюмын нүдний өмнө бүх амьдралууд нь хөөрч эхэлнэ. Бүгд нэг нэгээрээ гарч ирээд алга болж эцэст нь бүх дурсамж нь алга болно. Бан Жиюм сэрэхэд өмнөх амьдралуудын тухай юу ч санахгүй. Тэр энгийн нэгэн эмэгтэй болсон байна. Олон хэлээр ярьдаг, юр бусын ой санамжтай, олон амьдралын гуниг тэсэн хүн биш. Зүгээр л одоо цагтаа амьдарч байгаа нэгэн. Тэр өөрөө ч яагаад зүрхэндээ хаяа хоосон мэдрэмж төрөөд байгааг ойлгохгүй. Яагаад ч юм зарим танихгүй хүмүүс татагдах, зарим газар хитрхи танил санагдах нь бий. Гэвч тэр өмнөх шигээ бүхнийг мэдэхгүй. Хараал тасарсан. Мөн Сохо амлалтаа биелүүлж эхэлнэ. Тэр Жиюмыг алсаас ажиглаж, дахин ойртож, дахин танилцах боломжийг зориуд бүрдүүлдэг. Юн Чвонч мөн Жиюмтэй энгийн байдлаар тааралдах боломж гаргаж өгнө. Ким Эгёнч өөрийгөө танихгүй мэд дүрсгэн Жиюмыг өөрийн ресторанд татдаг. Жиюм эдгээр хүмүүсийг бүрэн сайн санахгүйч яагаад ч юм тэдний хажууд 50 дулаахан мэдрэмж төрж эхэлдэг. Нэг өдөр мөн Сохо түүнд зүгээр л нэг салфетик өгнө. Эсвэл үсийг нь зөөлөн янзалж өгнө. Жиюм яг яагаад гэдгээ мэдэхгүй хэрнээ зүрх нь хүчтэй цохилно. Яг л энэ хүнтэй аль хэдийн олон удаа уулзаж байсан мэт. Сохо нэгэн уулзалтыг зориуд зохион байгуулж Жиюмыг тэнд оруулна. Дараа нь шууд л эргэлзэлгүйгээр өөрийн сэтгэлээ илчилдэг. Тэр Жиюмд өөрт нь маш их санаж явсан, маш их хүсэж байсан, одоо ч түүн рүү татгцаар байгаагаа хэлнэ. Жиюм ихэндээ гайхна. Гэхдээ энэ хүнтэй ярьж суухад, харахад, бүр инээмсэглэлийг нь харахад хүртэл дотор нь танил мэдрэмж төрж идэг. Сохо бүр нэг халхам цайшилж өмнө нь Жиюмд өгч байсан хос бөгчийг гаргаж ирдэг. Тэд хоёул ижил загварын бөгж зүүж байлаа. Жиюм яагаад ийм зүйл болж байгааг ойлгохгүйч энэ бүхэн зүгээр нэг тохиолдол биш гэдгийг мэдэрч эхэлнэ. Сохо түүнд яг өөр шиг нь 3 удаа сэтгэлээ илчилнэ. Гурууланд нь үгүй гэвэл болиё гэж хэлнэ. Сохо үнэхээр амлалтаа биелүүлж байлаа.
тэр түүнийг дахин өөртөө дорлуулж байна. Жиюм эцэст нь инээмсэглэнэ. Тэр энэ бүхнийг санахгүй байж болох ч зүрх нь худал хэлэхгүй. Сойгооч бас үнийг мэднэ. Өнгөрсөн бүх амьдрал үхэл шаналлын дараа тэдний хайр дурсамж дээр тогтож байгаагүй. Харин бие биенээ дахин олж чаддаг, хувь тавилан дээр тогтдог байсан. Тиймээс энэ удаач тэд дахин уулзаж, дахин татагдаж, дахин эхэлж байна. Ингээд энэ кино маань аз жаргалтай төгснө. Өнгөрсөн бүх дурсамж алга болсон ч хайр нь үлдэж, хувь тавилан тэднийг дахин уулзалсан. Бид сандаггүй л болохоос хідэн ч амьдралаар амьдарч үтсэн байж магадгүй гэж бодогдмоор нэг юм гайхалтай зохиолтой кино байлаа. Бичлэг маань таалагдвал лайк дараарай. Их лайк авбал өөр драма бүтнээр нь ярьж өгнө. Та нархаа бичсэн комментоос ирч хүч авч дараагийн бичлэгээ хийдэг шүү. Гоё коммент үлдээдэг хүмүүстээ баярлалаа. Бичлэгтэй минь хамт байсан та нартаа баярлалаа. Баяртай.